Эзэн бурхантай хамт алхах хэмнэл бас эртнээс тав хүнтэй дамжуулъя гэж бодож ирсэн чухал үг байгаа байхгүй. Тэгэд их чухал үг байгаа. Тэгээ сайн юуны төрөнд бүгдээр үндсэн текст рүү хараадах юм. Меканом 6 дугаар бүлэг энэ 6-аас 8 дугаар ишлэл бол эзэн бурхан өөрийнхөө ард түмнээс юу хүсэж байгаа талаараа хэлж өгсөн гайхалтай хэсэг байна. Тэгэхээр яг үнэндээ Мика өөрөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр 6 дугаар ишлээс хардаа би эзний өмнө юутай очих вэ? Бурханы өмнө яаж хүндэтгэл мөргөл өргөн бүх их байх юм. Тэгээ би түүнд шатаал дахил болгон бухан бяруундуудтай очих уу? Мянган хуц түмэн тоссон горхийг эзэн таалах уу? Яг үнэндээ бол эзэн энэ зүйлийг яахгүй гэсэн үг. Таалахгүй маа гэж. Өөрөөр хэлбэл эзэн бурханаас биднээс хүсэж байгаа юм маань шатаал дахил бухан бяруу хуц түмэн тосыг эзэн бурхан хүсэж байгаа биш байна. Цааш нь хардаа. Би гэмт үглийнхээ төлөө ууганхүүгээ сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөхгүй. Тухайн үеийн нийгэмд ядангуй хариу үндэстэнүүд хүүхдээрээ дахил өргөдөг байсан байхгүй. Тийм учраас би эзэн бурханы хүндэтгэл өргөн гэм нүглээд далдлахын тулд би ууганхүүгээ үрээ хүртэл дахил олон өргөхгүй. Эзэн өөрөө энэ зүйлийг таалах болов гэсэн санаа тийм үү? Тэгэхээр давчхан дээр бол эзэн эдгээр зүйлсүүдийг таалдгүй маа гэсэн үг. Эзэн юуг таалахгүй байна гэхээр маш их хэмжээний тэр өргөл барьц. Тэгээ бүр хайртай хүүхдэд хөдөл өргөж байгаа энэ хүл явцыг эзэн таалахгүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид өнөөдөр сэтгэлийн амьдралд амьдарч байхдаа нэг талаараа бид тодорхой хэмжээгээр эзэн бурханд таалагдах юмсан даа гэдгийг зорж байгаа хүмүүстэй. Тийм үү амин. Тэгэхээр бид ямар нэгэн байдлаар эзэн бурханд таалагдахыг хүсэж байгаа бол харин эзэн бурханаас биднээс хүсэж байгаа зүйлийг бид ойлгох ёстой юм байна. Заримдаа бид эзэн минь би ингэж байгаа та намайг таалж байгаа үстэй миний ингэж байгаа юм тань таалагдж байгаа үстэй гэж боддог. Яг үнэндээ бид өөрсдийнхөө хэмжээгээр эзэн бурханд таалагдахыг сонгох нь буруу байна. Харин эзэн бурханд таалагдахаар түүний хүслийн дагуу түүнд хамт алхах юм байна. За тэгвэл эзэн 8 дахь ишлэгийг хардаа юу сайн болохыг хүмүн чам тэр айлцсан юм аа. За өөрөөр өөрийнх нь ард түмэнд юу сайн юм бэ? Эзэн юу хүсэж байгаа юм бэ? Яг энэ 3 зүйл байгаа. Энэ зүйлийг өмнө сонсч ирсэн болов гэж бодож байна. 3 зүйл эхнийх нь Мика Исустэй дамжуул эзэн бурхан хэлж байгаа зүйл нь зөвийг өгүүлдэж. Надад олон хэмжээний бухан бяруу хуцаар тосоор хүүхдэрээ дахил өрөхөөс илүүгээр чи зөв зүйлийг үлдээж амьдраач. Энийг би хамгийн түрүүнд таалж ийна хүү минь охин минь гэж хэлж байгаа. Хоёрдугаарх нь эзэн бурханд таалдаг зүйл нь инэрлийг хайрлаа. Бусдыг инэрх дуртай амьдралаар амьдраач. Хүмүүс инэрэнгүй хандаач. Хайрладаг зүйлийн чинь нэг нь инэрл байх ёстой юм шүү гэдэг хэлж байгаа. Харин гуравдугаарх зүйл нь юу вэ? Өөрийн бурхандаа даруухнаар алах. Гэхээс өөр юуг чамаас шаарддаг вэ? Гурав дахь зүйл нь болохоор бурхантайгаа даруухнаар алхаач. Энэ бол эзэн бурханы биднээс хүсэж байгаа итгэлийн амьдралын хэм маяг. Тэгэхээр би өнөөдөр 3 зүйлийг ярмаар байгаа ч гэсэн сүүлийнх дээр нь буюу бурхантай хамт даруухнаар алхах тал дээр илүү фокуслан тагван ярих гэдэг. Ямар ч үсэн итгэлийн амьдрал дээр эзэн бурханы хүсэж байгаа зүйл юу юм бэ? Бид 7 хоног болгон ирээд ихээсний өмнө магтаал мөргөлийг өрхийг эзэн илүү хүсэж байгаа юм болов уу? Эсвэл 24 цаг мацаг бараа залбирахыг эсвэл тийм үү ямар нэгэн гоцгоод үйлчлэлүүдийг хийхийг эзэн илүү хүсэж байгаа юм болов уу? Үүндээ тийм биш байгаа юм шүү дээ. Олон хүмүүс айгу сүмийн үйлчлэлийг сайн хийвэл бурхан таалагдана гэж боддог. Мөн зарим нэгэн хүмүүс бүр үйлчлэлийн домтоож болцсон хүмүүс байдаг. Тэнд нэг семинарт үйлчлээд энэ нэг конференцд үйлчлээд тэр юмд үйлчлээд үйлчилж байгаа нь өөрт нь кайфтай байдаг. Тийм хүмүүс байдаг. Яг үүндээ эзэн тэдгээр зүйлсийг таалж байгаа юм болов уу? Яг үүндээ эзний хүсэж байгаа зүйл нь зөвийг үлд инэрлийг хайр бурхантай даруухнаар алах. Тэгэхээр эзэн ямар нэгэн гоцгой юм хийхээс илүүгээр чи надад таалагдахгүй амьдралын хэм маягтай байгаа ч гэдгийг онцолж яана гэдгийг харах боломжтой. Дахин хэлье. Эзэн гоцгоод ямар нэгэн зүйлийг хийхээс илүүгээр надад таалагдах амьдралын хэм маягтай байгаа ч гэж хэлж байгаа юм. Тиймээс миний амьдрал өөрөө зөвийг үлддэг амьдрал, миний амьдрал өөрөө инэрлийг хайрладаг амьдрал, миний амьдрал өөрөө бурхантай хамт даруухнаар алхдаг амьдрал байх үед
чи миний хүсэж байгаа, шаардж байгаа тэр зүйлийг хийж чадаж байна. Чи надад таалагдж байна хүү минь охин минь гэж эзэн бурхан хэлдэг гэсэн үг байна. Амен. Манайхан ойлгож байна уу? Тэр энэ их чухал байгаа юм. Тиймээс яг үнэндээ өнөөгийн нийгэмд ямар асуудал байна гэхээр шүү дээ. Хурдан, амар, гэлс юмд хүрэх сонирхолтой хүмүүс маш их болж байгаа. Тиймээс яавал хурдан хэл сурах уу? Яавал сургуулаа хурдан төгсөх үү? Яавал хурдан хүнтэй суух уу? Яавал хурдан амархан мөнгөтэй болчих уу? Яавал хурдан нэр хүндтэй болчих уу? Яавал хурдан гэлс амархан амжилтанд хүрэх үү? Энэ үзэл маш их гарч ирж байгаа. Өмнөх жилүүдэд бодвол улам илүү энэ үзэл нэмэгдсээр байгаа. Гэхдээ энэ үзэл яг үндэ чуулган доторч гэсэн орж ирээд. Итгэлийн амьдрал гэсэн орж ирээд. Хүмүүс тэгээд яаж байгаа гэхээр яавал хурдан амжилттай, мундаг, сайн итгэлийн амьдралтай болох уу? Ийм хүн маягаар бодож эхэлж байгаа. Тиймээс гоё семинар суувал гоё болчих юм шиг, сэргэлтийн цуглаануудад суучих юм бол амьдрал нь итгэл нь гоё болчих юм шиг, ямар нэгэн кемпэд оролцох юм бол, ямар нэг юусоо учралд оролцох юм бол, хин нэгэн мундаг хүнээр залбируулчих юм бол итгэлийн амьдрал нь өсөөд мундаг болчихно гэж бодож байгаа. Яг л нийгэмд байгаа тэрхүү хурдан гэлс амжилтууд итгэлийн амьдрал дээр ч авч хэрэгжүүлэх гэж байна гэсэн үг. Ер нь та нэг бодох юм бол ойлгож байна тийм үү миний ярьж байгааг. Амар шинэ хүмүүс байгаа биш. Бүгдээр ер нь ойлгож нэрээ тийм байгаа да. Тэр хурдан гэлс ер нь түргэн хийх гээд байгаа. Эргүү хурдан гэлс бий болох гэж байгаа эдгээр зүйлсүүд алдагдахтаа хүртэл яг л амархан байдаг. Хурдан олсон эдгээр зүйлсүүд алдагдахтаа хүртэл хурдан байдаг шүү дээ. Тиймээс зарим нэгэн сүүлийн үед энэ тентхийн семинаруудад ерөнхийдөө оролцохоо болоод байгаа. Өмнө нь нэг үе их оролцдог байсан. Тэгээд болж байгаа гэхээр нөгөө нэг ярьдаг юм байгаад байна. Тэнд очихоор нөгөө нэг ярьдаг номлолууд, ярьдаг түшний яриа. Тэгээд тэнд очин бас л адилхан байна. Би муулж байгаа биш үү? Зүгээр л ер нь тийм. Тэгэхээр хамгийн хэцүү нь тэнд хардаг царай. Тэнд бас харагдана, тэнд бас харагдаж байгаа. Хүмүүс иймэрхүү байдлаар энэ гинтийн амархан зүйлээр итгэлийн амьдралаа босгох гэж оролдож байгаа тохиолдол байдаг. Харин гэхдээ өнөөдөр та бүхэн онцгой хэлмээр байгаа нь энэ хүү гинтийн амархан хурдан арга замаас илүүгээр тогтвортой эрүүл амьдралын хэм маяг нь жинхэнэ амжилттай бий болгож өгдөг. Тогтвортой эрүүл амьдралын хэм маяг. Өнөө үед хүний хөгжлийн талаар ярьж байгаа том лекторуудын их ярьж байгаа онол яавал хурдан биш, яавал эрүүл үү гэдэг дээр л ачаал өгч байгаа. Яавал зөв үү гэдэг дээр ачаалбарлаа өгч байгаа. Тиймээс бидний хувьд болохоор итгэлийн амьдралын хувьд ч гэсэн яг өнөөдөр үгийг харах юм бол маш ойлгомжтой харагдаж байгаа. Эзэн минь би тань энийг хийгээд өгч. Би тань бухан бэронуудаар мянган хуцаар дахил өргөч. Та намайг таална өстэй. Эзэн бурхан тийм биш ээ. Чи миний төлөө гэс хурдан ямар нэг зүйлийг надад таалагдахгүй маа. Чи миний төлөө амьдралын хэм маягаа өөрчлөх хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Амьдралын хэм маягаа өөрчлөх. Өдөр бүр хийж байгаа амьдралын хэм маягийн талаар ярьж байгаа. Тиймээс өнөөдөр эзэн бурхан хэлэхдээ гурван зүйл хамгийн сүүлийнх нь бурхантай даруугаар алах. Энэ бол үнэхээр хэцүү гэхдээ амьдралын хэм маяг. Итгэлийн амьдрал ямар үедээ эзэн бурхан таалагддаг. Итгэлийн амьдрал ямар үедээ хүчтэй байдаг вэ гэхээр эзэн бурхантай даруухнаар алхаж байх үед. Эзэн бурхантай алхаж байх үед. Тиймээс өнөөдөр та бүхэндээ эзэн бурхантай хамт алхах хэмнэлийн талаар ярьж байна гэсэн үг. Тиймээс бид мартаарай. 5 цаг залбирсан. Бурхан би мундаг байгааз бурханы зүгээс нь өөр юм ярина тийм үстэй. Эзэн би 10 хүн чуулганд авчирсан. Мундаг байгааз. Гэтэ эзэн арай өөр зүйлийг ярина тийм үү? Эзэн юу ярьж байгаа вэ? Зүгийг үлд. Энерлиг хариул надтай даруухнаар алхаа. Тиймээс бид бурхантай хамт даруухнаар алхаж байна үгүй юу гэдгээ бодох шаардлагатай. Бурхантай хамт даруухнаар алхана гэдэг бол энэ нь амьдралын хэм маягаа өөрчилнө гэсэн үг. Амен. Манай амьдралын хэм маягаа өөрчилнө гэсэн үг. Тиймээс ягаад би анзаарч байгаа бол ерөөсөө учир хийхгүй байгаад байгаа юм бол мөн бас онцгой сэргэлтийн цуглаан ч юм уу тий. Эсвэл кемп ч юм уу ингэ сүртэй кемпүүд ч юм уу нэг их ингэ ачаад л өгөхгүй. Ойлгож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тиймэрхүү зүйлсүүд чинь нэг удаагийн сэргэлт өгөөд тэгээ буцааг амьдралын хэм маягт ордог. Нэг удаа хүчтэй тариа өгөөд би эзэн төлөө амьдранаас бодоо болгон цөм аавна. Нөгөөдөр нь тэр хүн буцаал хэвэнд орчдөг.
Энийг зүйлийг ойлгосон юм. Олон удаа хийгээд дүгнэлт нь амьдралын хэм маяг. Итгэлийн амьдралын хэм маяг нь эзэн бурхандаа даруугаар алхахдаг амьдралтай болоогүй л бол хичнээн гоё үйл ажиллагаа зохион байгууллаа гэж буцаалыг юмдэ. Буцаалын юмдэ. Буцаалын юмдэ болчих жоох. Тэгмээ чи өнөөдөр үгэндээ чи эзэн тодорхойлж надад хамт даруугаар алхаач. Надад хамт алхал та. Тэр миний хамгийн хүсэж байгаа зүйл байна. Чиний 7 хоног болгоны надад өргөж байгаа магтаал мөргөлөөс хамгийн илүү хүсэж байгаа зүйл надтай хамт даруугаар алхаад өгөлдөө. Энийг хамгийн хүсэж штэ. Амьдралын хэм маяг надад тааруулан өөрчлөлт өгөөч. Энэ бол эзэн бурханы биднээс хүсэж байгаа хамгийн чухал юм. Тиймээс хэм маягаа өөрчлөх шаардлагатай. Ерөөсөө учрал оролцож байгаа хүмүүсийн зарим нь маш хүчтэйгээр өөрчлөлт бий болгодог нь хэм маяг нь зөв явж ирсэн учраас тэр. Тиймээс зөв хэм маягтай явж байгаа хүмүүс тохиолдож байгаа гинтийн үйл ажиллагаанаар улам ил хүчийг өгдөг. Зөв хэм маягаар яваагүй хүмүүс зүгээр төрхөн зургийн бадарлан асчгаа гал болоод унтардаг. Тиймээс бидний мартаараа бид зөв хэм маягтай байх нь хамгийн чухал байна. Бурхантай хамт даруухнаар алхах хажууд хүндээ бурхантай хамт даруухнаар алхаарай. Амен. 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 Тиймээс бидний манай залуучууд маань би тав хүний ирээдүйд энэ чуулгандаа үндэстэндээ маш олон зүйлийг хийнэ гэж найдаж байна. Хамгийн чухал зүйлсүүд энийг яхаарахгүй эзэн бурхантай даруухнаар алхах. Тиймээс Библиэр гарч байгаа баатруудыг хараарай. Авраам за би ярих юм бол их жишээ авч болно. Авраам, Исаак, Яаков, Йосеф бүгдээрээ эзэн бурхантай хамт алхаж ирсэн хүмүүс аахгүй. Эзэн яваарай гэж явж ирсэн. Авраамыг яваарай гэсэн дээр явсан шүү дээ. Хүүгээ дахил болон өрөөгөөрөө тэр өргөсөн. Алжин Яаков ч гэсэн тийш яваарай. Йосеф ч гэсэн тийш яваарай явж ирсэн. Эзэн бурхантай хамт даруугаар алхах гэдэг боддоор харуулсан хүмүүс байна. Эзэн бурхантай тэгвэл яавал даруугаар алхах юм бэ? Эзэн бурхантай яавал даруугаар алхах юм бэ? Би яаж бурхантай даруугаар алхах вэ? Сүмдээ сайн явж байгаа хангалттай юм биш юм. Яг үндэ эзэн бурхантай даруугаар алхахад хүрэгдэг 3 хүчин зүйл байдаг. Энэ бол байн ярьдаг 3 зүйл байдаг. Нэгдүгээрх нь тэр үг байдаг. Хоёрдугаарх нь юу байдаг? Залбирал байдаг. Гуравдугаарх нь сайн мэдээ буюу сайн мэдээ ба дагалт байдаг. Энэ 3 зүйл бидний эзэн бурхантай хамт даруугаар алхахад хүрэгдэг зүйл. Дахиад үг, залбирал, сайн мэдээ ба дагалт бол. И багштай уулзаад юм ярих юм бол и багш дандаа энэ 3 зүйлийг ярьдаг байхгүй. Зүгээр л болоо. Чой дэлхийн хамгийн том Чойнгийн гэдэг пастор хэдэн жилийн нас барсан. Тэр хүний номлыг сонсох юм бол амар итгэл төрдөг, урам зориг авдаг. Гэтэ дүгнэлт нь үг, залбирал, сайн мэдээ 3 дээр л ирдэг. Угаасаа л энэ зүйл байдаг. Тэр шин зүйл биш байхгүй. Эзэн бурхантай даруугаар алхах гэдэг маань хийх ёстой тэрхүү хэмнэлийг тогтмол авч явах явдаг. Тийм учраас хамт алхах хэмнэл гэж ярьж байна гэсэн. Тэгээс миний эзэн бурхантай хамт даруугаар алхана гэдэг маань би өөрөө үг, залбирал, сайн мэдээ ба дагалдуултан дээрээ тогтмол темпээр явна гэсэн. Үгээр дамжуулан бид бурхантай даруугаар алхана гэдэг зүйл. Шин зүйл биш үнэндээ. Тиймээс яг үнэндээ энэ 3 зүйлийг аль нэгэн дээр юм уу, 2 дээр нь ч юм уу, 3 дээр нь бүдрэх үедээ бид эзэн бурхантай хамт даруугаар алхах чадхаа болж эхэлдэг гэсэн юм. Эзэн бурханы хойно ноцрох юм уу, эсвэл эзэн бурханы урд нь явж идэг гэсэн. Хамт алхах чадхаа болж эхэлдэг гэсэн. Манайха би явж байгаа л юм уу? Химнэл. Тэгээд сүүлийн нөө машинтай болоод энэ химнэлийн тал дээр их ойлголттой болж байгаа. Тэр юм жолоочийн зовлон ойлгож байгаа байхгүй. Овоо нэг ингээд машина хөдлөөд ингээд овоо гайгүй хэмнэлтэд явж байхад гэрэн дохоо асчин. Тэгээ дахиад зогсно тоором зав. Тэгээ гэрэн дохоо ногоон гэлээс нь дахиад хүч аваад явна. Тэгээ дундуур хүн орж ирнэ. Тэгээ хүн орж ирэх юм дахиад зогсно. Ингээд амар хэцүү байхгүй явж байгаа. Зогсоод явж байгаа. Их ингээд юм түүхтэй ихэндээ сүүлд энэ тэмцээ шаардлагатай байна да гэж бодсон би. Ариун нэг хүч аваад гой ингээд явж хажуурлан маш орж ирнэ. Тэгээд хаалгуур даасах шаардлагатай байна. Би тэр үед энэ химнэл хийж чухал байна. Бидний итгэлийн амьдралыг иймгүй байж болохгүй гэсэн байна. Нэг бурханд хамт алхаж байгаа болоо. Бурханд хамт алхаж байгаа болоо. Юм ядарна гэсэн бид өөрсдөө. Тэгээд ядардаг гэсэн үг байна. Мэс бурханаас биднээс хамгийн хүсэж байгаа зүйл надтай даруухнаар алхаж
Бурхандаа бид яаж даруугаар алддаг гинэ? Үг, залбир, сайн мэдээ ба дагалдуулалтаа. Шин зүйл биш юм да. Шин зүйл биш юм. Энэ гурван зүйл дээр хэмнэлээ битээ алдаач. Энэ дээр хэмнэлээ битээ алдаач. Тэгэхээр Майкл Тод гэдэг пасторын номлол дээрээс би ивэл авч ирсэн. Тэр хүн би өмнө танад ярьжсэн л да. Тэр хүн бөмбөр тоглосон. Тэгээд бөмбөр тоглох үедээ хүмүүс хэлж байгаа зөв хэмнэлтэд амьдраач гэдэг. Тэгээд бөмбөр тоглон хүмүүс зааж өгч. Яг л бөмбөрийн цохилтууд 3 4 мөчөөрөө тоглож байгаа шүү дээ. Хэмнэл нь таарах үед гой сонсогдож байгаа. Хэмнэл нь таарахгүй үед муухай паржигсан шимээ. Тиймээс бид үг залбир сайн мэдэн дээр хэмнэлээ алдахгүй байх нь эзэн бурхантай хамт даруй алхаж байгаа бөгөөд түн тааламжтай амьдралын хэм маяг гэсэн үг. Бидний итгэлийн амьдрал өсөлттэй явдаг гэсэн үг. Өсөлттэй явдаг. Нэг ганцхан юм шин юм битгий өнөөд л да. Яг тэрийг хадгалаад. Сайхан нөгөө кемпийн тал дээр яриад жоохон ингэ нэг юм зөрчилдөөн үүссэн байна. Кемп хийх үгүй гэдэг. Би нэг тэр хүн хэлсэн байна. Ханд кемп чухал биш байна. Ханд кемп чухал биш байна. Кемпд оролцож байгаа хүмүүсийн одоогийн амьдралын хэм маяг нь илүү чухал. Энэ чуулганд явж байгаа итгэлийн хүмүүсийн хэм маяг нь чухал. Хэм маяг. Бурхантай хамт даруугаар алхаж байгаа. Бурхантай хамт алхах хэмнэл чухал. Зарим нь 5 хоос алхаж байгаад 1 алхаж иж магадгүй шүү дээ. Зарим яг нэг алхаж магадгүй. Энийг яг нэг тааруулж өгнө Бурхантай. Тэгвэл яг үнэндээ өнөөдөр Бурхантай хамт алхах энэхүү хэмнэлийг алдагдуулаад идэх зүйл юу юм бэ? Гадны хүчин зүйл, дотны хүчин зүйл гэж байна. Гадны хүчин зүйл гэдэг нь юу гэхээр гаднаас Бурхантай даруугаар алхах санд болж байгаа зүйлийн ихнийх нь харьцлага байна. Юу сүмд явах? Юу яриад байгаа? Ажлын, мөн гэр бүлийн хамт олонны хавчлага. Хавчлагын дотор орох юм бол Бурхантай хамт алхах хэмнэл алдагдана шүү. Мөн үү те? Мөн багаас тийм үн жишээ Библиэд маш олон ялангуяа Еврей номыг уншиж үзэх юм бол Еврей номыг бичих болсон шалтгаан тэд хавчлагаас болоод олон хүмүүс ялангуяа Юда гарал тэрсдэгч нар Юда шашин руугаа буцаж исэн байна. Тэгэхээр энэ гадны хүчин зүйлийн нэг яарахгүй хавчлага байна. Өнөөдөр та бидэнд хавчлага байна уу? Байхгүй гэж хэлж болохгүй ч гэсэн бараг байхгүй. Тэгээ хэн бидний Есүсээс болоод зодож хохоод ингээд аль чадаад Библийг ураад бидний Библиэр тамхи ороож байгаа хүн одоо бараг байхгүй боллоо ч тийм. Өмнө бол тэгээ тамхи ороод хүмүүс үнтэй байсан. Одоо миний мэддэг нэг тамхи ороод хүн ирцэн сууж л байгаа. Энэ хиний талаар ярьж байгаа ойлгож байна. Тийм хүмүүс үнтэй байгаа л да. 근데 дараагийнх нь гадны хүчин зүйл нь юу гэхээр хэд завж хөлөөгүй амьдралын хэм маяг байна. Гадны хүчин зүйл өглөө гараад орой орж ирдэг амьдралын хэм маягтай байв. Сүчингээ ажилдаг ч юм. Энэ амьдралын хэм маяг бол яхахгүйгээр эзэнт бурхандад химлэн тааруулахад хэцүү зүйлсээ нэг. Тэр их завгүй ажиллаж байгаа амьдарч байгаа. 근데 бидний мартын гадны хүчин зүйл гэж байгаа болохоос биш өөрийгөө завгүй болгож байгаа байдлаа би яриаггүй шүү. Өөрийгөө завгүй болгоо. Уусаа завалтахгүй байна. Үүндээ олон хүмүүс хүсэхгүй байгаагаа завгүй байгаа гэдгээр илэрхийлдэг шин. Тэгээд гадны мэдээ завгүй амьдралын хэм маяг гэж байгаа. Энэ бол харахгүй эзэн бурхантай хамт химлээд харуулхад саажуулж гадны хүчин зүйлсүүд. Гадны хүчин зүйлсүүдийн зүгээс бид өөрсдийн зүгээс шалтгааллах юм хийн, шалтгааллахгүй байгаа бол яг харахгүй нөхцөл байдлыг хүлээн аваад хүлээхээс аргагүй байдал орж байгаа. Бид ямар ч хэрэлдээд байлтай байна шүү дээ. Бид ямар ажлаас гаралтай байна шүү дээ. Гадны хүчин зүйлсийн тухайд харин дотоод хүчин зүйлсүүд гэж байна. Эзэн бурхантай даруугаар алхахаас саад хийж байгаа дотоод хүчин зүйлсүүд. Эхнийх нь юу гэж болох вэ? Гин нүгэл үлдэх явдал. Бид гин нүгэл үлдэх үед яг аргагүй эзэн бурхантай хамт алхах энэхүү хэмнэл алдаж эхэлдэг. Гин нүгэл нь намайг бурхнаас холдуулдаг учраас тэр. Гин нүгэл нь муу нэгнийг өөрийнхөө амьдрал дээр урьж байгаатай адилхан үйл болдог учраас тэр. Адам ийм хоёрын жишээг хамтдаа хараад байгаа. Эхлэл ном 3:8.
Эхлээл 3:8. Хамт уншлаа 3. Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур. Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур. Эзэн бурхны алхаж явах чимээг сонсоод эр хүн эхнэртэйгээ хоёул эзэн бурхныхаа оршуугаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. Амен. Хинч нүцгэн байгааг нь хэлээгүй байхгүй. Тэгэхээр энэ гим нүгэл үйлдсэн учраас хоёр эзэн бурхнаас нуугдж байгаа. Энэ бол нүгэл үйлдсэний дараа гардаг хамгийн ихний шинж тэмдэг байдаг. Бид ямар нэгэн байдлаар гим нүгэл үйлдэх үед бид өөрөө ирэхгүй нуугддаг. Холддог, явдаг. Үүнээс болж муу нэгэн бидний амьдрал дээр хүч нөлөөгөө үзүүлэх боломжийг өгдөг. Тэгээс нүгэл үйлдэж байгаа нэгэн, нүгэлтэй хамт байгаа нэгэн эзэн бурхантай хэмнэлээ тааруулж чаддаггүй маа гэсэн үг. Өөрөөр хэл үг залбир сайн мэдээ дагалдуултан дээр доктортой хэмнэлтэйгээр явхад хэцүү байдаг гэсэн үг. Нүгэл үйлдвэл үлдэхгүй нүглээс зүгтдэг хүмүүс байгаас гэж бодож байна. Үйлдвэл тэр даруй нүглэн улааж хүлээн зөвшөөрдөг хүмүүс байгаас гэж бодож байна. Би тийм мартаа юм. Би ягарахгүйгээр ингээд инээл гэж ном хийж чадахгүй юм те. Үндэ. Сериосны болгочиход байгаа. За яа. Гэтэ хэрэгтэй зүйлс ярьдаг гэж боддог шүү дээ. Үгүй мөлөө. Хоёрдугаар хүчин зүйлс нь юу гэдэг вэ гэхээр махбодын хүсэлтэд хөтлөгдөх үед. Махбодын хүсэлдээр хөтлөгдөх үед. Бид Галаат номын 5:17 харах юм бол ойлгож болно. Галаат ном 5:17 дээр хэлэхтэй. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг. Юун гівээс хүссэн юм чинь хэлэхгүй тул махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг гэж. Яг л тийм байдаг. Махбодын хүсэл. Энэ бол дотоод хүчин зүйл. Өнөөдөр та нарт хамгийн их тулгарч байгаа зүйл бол энэ гэж би өгдөг. Махбодын хүсэл, тачаал, махбодын хүсэл. Таны махбод угаасаа ариун сүнсний эсрэг бурхантай хамт явахыг эсэргүүцдэг зүйл. Тиймээс угаасаа ойлго. Би зүгээр л өөрийгөө сул тавьбал би угаасаа л бурханаас холбоо. Би өөрийгөө цаграхгүй юм бол, би өөрийгөө дөөрэ шаардлага тавихгүй юм бол би угаасаа бурхантай хамт алхахыг хүсдэггүй, оршихгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Би угаасаа унтмаар байдаг. Би угаасаа цагаа өөрийгөө хүсэж байгаа зүйл зарцуулмаар байдаг. Би угаасаа өөрийгөө сонирхолтой зүйл дээр завгүй байлгамаар байдаг бүтээл. Бид энийг ойлгох хэрэгтэй. Махбодын хүсэл гэдэг бол өнөөдөр хамгийн их байна. Тэр дундаа залхуурал. Би залхуурлын талаар номлол хийсэн санаж байна уу? Санахгүй хүмүүс дахиад нэг сонсчаарай. Тэр их олон сонссон байлээ. Залхуурал энэ өнөөдөр бидний махбодын хүслийн хамгийн том илрэл байна. Бид махбодын хүслийг ялах хэрэгтэй байна. Тэгж байж бид бурхантай хамт алхаж чаднаа л. Хажуундаа махбодын хүслийг ялаарай. Амен. Бурхантай хамт алхахын тулд махбодын хүсэл үргэлж цаад хийх юм шиг. Тиймээс өөрийгөө захирч чаддаг байл бидэнд хэрэгтэй байна. Өөрийгөө захирч чаддаг. Дагалгүй өөрийгөө захирахгүй. Ариун сүнсний 9 үр жимсэн хамгийн сүүлийнх нь энэ байдаг шүү дээ. Өөрөөр ариун сүнсийг хүлээн авсан хүний хувьд хамгийн сүүлд гарах ёстой үр жимс бол өөрийгөө захирахгүй. Өөрийгөө захирж гинэ гэдэг маань тэр хүн итгэлийн хувьд тархи хэмжээнд төлөвшлөлт хүрж гинэ гэсэн үг. Өөрийгөө захирч чаддаг, өөрийгөө загнаж чаддаг, өөрийгөө сахилгажуулж чаддаг амьдрал бидэнд байх хэрэгтэй байна. Өөрийгөө зэмлэж чаддаг байл. Болохгүй байна. Чи одоо их ёстой гэж. Ялангуяа миний хамгийн ялангуяа үг залбир сайн мэдээж юм уу? Ялангуяа чимээгүй цаг хийх үед надад дандаа би энийг байн боддог байхгүй. Чимээгүй цаг хийх үед би би тийм нэг бурханлаг үргэлж чимээгүй цаг хийхдээ ингээл оршгоотой байдаг биш байхгүй энэ чинь. Зөндөө залхуу үе гарна, лазун хүрэх үе гарна. Нөгөө нэг чимээгүй цаг гэж бодох үе ч гэсэн гардаг. Гэхдээ заримдаа нөгөө нэг мэддэг хэсэг байдаг. Библийн сургууль дээр заасан хэсэг бас байж идэг. Тэгэхээр нэг нөгөө нэг агуулга гэж бодож байгаа. Тэгсэн ч гэсэн баян өөртөө хэлдэг байхгүй юу? Энэ бурхны үг.
Чи үгийн дагуу зарагдах ёстой. Өөртөө. Өөрийгөө ингээд зэмлдэг байхгүй. Тэгжиж тэрийг давдаг. Зүгээр махад би яг юу хүсэж байгаагаа сул тавьбал тэгэл яг нохон замаар авах. Өөрийгөө загнах, өөрийгөө зэмлэх, өөрийгөө хүчлэх процесс бидэнд хэрэгтэй. Ямаргүй байдаг. Гэхдээ бидний алхам нэг юм алхам хийгээд урагшлах үед дараа нь хүн болж идэг. Хоёр дахь дээрээ хөнгөн болж идэг юм шиг. Гурав алхацсан байхад ямар ч гэсэн хоёрыг та давж чаддаг гэсэн. Тэгвэл бурхантай хамт алхахын хамгийн чухал нь махбодын хүслийг захирах, махбодын хүслийнхаа эсрэг тэмцэх явдал. Мэдээж ариун сүнсээр дүүрэн байгаа үедээ энийг бүр илүү амархан хийх боломжтой. Гурав дахь дотоод хүчин зүйл юу вэ нэ? Бидний химлэг алдагдуулж байгаа тэр зүйлсүүд юу вэ гэхээр гомдол, сэтгэл гутралууд байдаг. Бурханд олон хүмүүс гомдож байгаа гомдлууд, мөн сэтгэл гутрал буюу урам зориггүй байдлууд нь бидний бурхантай хамт алхахад үргэлж саад хийдэг зүйлс үү? Миний хэлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар бурхан залбирлын хариулт өгөхгүй байгаа. Бурхан минь та за нэгэн байдлаар цуглааныхаа хүмүүстэй бүлгийн хүмүүстэй ч юм уу гутарсан байгаа үедээ ч юм уу. Энэ сэтгэлийн тогтворгүй байдал бидний итгэлийн амьдрал буюу бурхантай хамт алхахад үргэлж нөлөөлж идэг гэсэн. Тийм учраас юуг хамгаалах гэж хэлдэг вэ? Зүрхээ хамгаалаа гэж хэлдэг. Өнгөрсөн 7 хоног. Тэрний өмнөхийн үнэлт нь. Тэгэхээр үүнийг тод жишээ юу вэ гэхээр Илия гэдэг хүн байна. Ели үнэхээр том гахалтай үйл явдлыг хийдэг. 1-р хаад номын 19-ийн 4-ийг харах юм бол гаргаж байгаа нэг 19-р. Тэрээр 800 гаруй иш үзүүлэгч нартаа тулдаж ялаад тэр гаруй иш үзүүлэгч нь бүгднийг Кармел уулан дээр хороочоод. Гэтэ нэг Ахав хааны эхнэр Израилээс болж айж зугтж явах үедээ тэр маш том урам угралтыг авдаг. Тэгээд тэр нь хэлсэн үг байдаг. Хамт уншийн гурав. Харин тэрээр өглөө өжөнгө алгасаар цүлд хүрээд нэгэн цад модны доор суув. Тэрээр үхийг хүсэмжлэн одоо хангалттай байсан байна. Би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул миний амийг аваач гэж хэлвэ. Амен. Энэ үед маш их сэтгэл гутралдаг байхгүй. Ганцаараа үлдсэн юм шиг санагддаг тэнд. Бүх иш үзүүлэгч нар би ганцаараа амьд байна. Бүгд устгаа дууслаа. Би тэднийдээ тэмцээ нэмэр алга. Тэд намайг одоо хороох гээд байна. Ийм байхад ямар хэрэг байна? Ийм сэтгэл гутралд орсон байдаг. Тэм учраас тэрийг яаж нэхэр ямар ч юм хийх хүсэлгүй болоод бурхан би өхмөр байна. Ямар миний амийг аваач гэж хэлсэн. Сэтгэл гутралд орох үедээ бид ямар юм хийх хүсэлгүй болдог. Тиймээс зүрхээ хамгаалах хэрэгтэй. Заримдаа өөртөө урам өгөхөөс гарахгүй. Сайн байгаа шүү, болж байгаа шүү, бүтж байгаа шүү гэж хэлэхээс гарахгүй. Гажууд тундаа сайн байгаа шүү. Гой хэлдэг, гой захаад сайн байгаа шүү, болж байгаа шүү. Болж байгаа шүү. Яг үндэ сэтгэл гутарсан байгаа үедээ бид гутрах юмад илүү харж идэг шүү дээ. Харин бид сэтгэл ирэх байх үед, урамтай байгаа үедээ бид сайн талуудыг илүү харж идэг. Тиймээс эзэн бурхантай хамт даруугаар алхах. Өөрөөр үг залбир сайн мэдээний зөв хэмнэлийг алдахгүй байх нь хамгаалж чухал. Тиймээс энэ чуулганд хамрагдаж байгаа хүмүүс энэ хэмнэлийг битээ алдаасаа гэж үнэхээр их зорддог. Хот хөдөө яваад ажил төрөл хийхээр хэмнэл алдагддаг л та. Тэг буцаж ирээд ч юм уу буцаад сэргээсээ, хурдан сэргээсээ гэж үздэг. Эзэн бурхантай даруугаар хамт ахлагдахгүй. Өөрөөр энэ гурван зүйлийг хийдэггүй хэрнээ итгэлийн амьдралаар амьдраад идэг хүмүүс байдаг. Болдог. Ажил нь бүтэмжтэй, бизнес нь гайгүй явж идэг хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй битээ барьцаарай. Тэдэртэй барьцаар эхлүүл та унаад эхэлнэ. Яагаад юугаараа ялгаатай байдаг вэ? Амьтай байна уугүй байна гэдгээр ялгаатай байдаг. Нийгмийг харахтаа тэр хүн сайн байж болох ч гэсэн бурхны өмнө түүнтэй хамт биелэх ёстой үүрэг даалгавраа биелүүлж гинэ гэдэг тэр өөр байдаг. Бурхны хэмжээсээр тэр хүмүүс сайн оноо авч чаддаггүй шүү. Бид эцэстээ мөнхийн эзний өмнө очих ёстой учраас түүн таалагдсан хамгийн чухал. Би юу хүсэж байгаагаас илүүгээр. Тиймээс хүний хэмжээсээр биш бурхны хэмжээсээр бид өөрийгөө харахаас аргагүй.
Тиймээс тийм хүмүүст бити хатаархаарай. Тийм хүмүүс. Тэр хүн зүгээр л ингээл ямар ч библ уншихгүй, ямар ч залбирал байхгүй, зүгээр цуглааны ирээ яваал болоод байна, ажил нь бизнес нь сайн. Тэр хүн өөрөө эзэнтэйгээ уулзраа олно. Та тэр хүнийг дагаж тэгж явах хэрэггүй гэсэн юм шиг. Миний ажиалж байна. Ачаа бити хатаархаарай. Бити хатаархаарай. Амен. Амен. Хамгийн сүүлд тэгвэл ямар нэгэн байдлаар химнэлээ алдсан бол энийг сэргээх нь ямар хэцүү байдаг гэж. Нэгэнд бурхантай хамт алхах үг залбир сайн мэдээний химнэл алдагдсан байгаа үед энийг бостон сэргээнэ гэдэг чинь маш их зориул гаргадаг. Маш их зориул гаргадаг. Нэгэнд алдагдсан учраас. Нэгэнд машин зогссон бол буцаагаад тэрийг асаагаад явахд хэцүү. Бидний үнэндээ бол мөнхийн эзэн рүү явж байгаа, уудууд өгсөж байгаа хүмүүстэй адилхан юм. Уулын гол машин минь унтрах үед түүнийг буцаагаад асаагаад хөдлөнө гэдэг ямар хэцүү бол та. Уруу байсан бол амар байхгүй асаагаад аяндаа явчих шүү дээ. Бид өөдөө өгсөж байгаа болохоор тэр Христтэй адилхан болсон билээ тэмүүлж байгаа хүмүүс учраас бидэнд өгж байгаа үүрэг нь хэцүү юм. Тийм буцаагаад асаана гэдэг амаргүй байна. Яг үүндээ би өнөөдөр жоох нууцаа ярьж байна. 2 сарын турш чимээ үзэг хийхгүй явж үдсэн түүх надад байгаа. Энэ чимээ үзэг хийхгүй явж үзвэл яад юм бол. Олон жилийн өмнө 2 жил явж үзсэн болж илээ. Ямар ихний сар бол зүгээр болж илээ. Гоё илээ. Чимээ үзэг хийхгүй л ахаар яасан ч гоё тэгээд нэг ачаал байхгүй нэг таамт байхгүй. Сар өнгөрсний дараагаас жоох ингээд ямар нэг юм дутагдаж эхэлж байгаа. 2 сарын дараа би үнэхээр тэсэхгүй. За энэ чигээр явбал би үнэхээр энэ ажлыг бол ч хийж чадахгүй мэн. Би бурхны ажил хийж чадахгүй мэн нэг үлэн шүрсэн. Ямар ч хүч байхгүй болж гэсэн. Ямар ч урам зориг байхгүй, ямар ч тэмүүлэл байх, надад ямар ч өгөгдөл байхгүй болж гэсэн. Надад шин зүйл байхгүй болж гэсэн. Тэгээд цаа энэ чигээр явбал үнэхээр би зүгээр яг дотроо энэ пастортай адилхан болохгүй юм шүү гэж бодож ирсэн. Тэр пастортай адилхан болох юм байна гэж бодсон. Тэгээ буцаагаад сэргээх гэж оролдоод ямар хэцүүсэн гэж. Тэр үед их зүтгэл гаргасан. Яг үүний тод жишээ бол Давид хаан байдаг. Давид хаан гим нүгэл үлддэг шүү дээ. Ямар гим нүгэл үлддэг вэ? Бачаба. Бачаба аваа зогсгүйгээр нөхрийг алддаг шүү дээ. Энэ үед Натан түн дээр ирээд, Натан гэдэг шүлжүүлж ирээд та гим нүгэл үлдсэн гэж хэлдэг тийм. Энэ үед түүний хэлсэн үг та бидний сайн мэддэг нэгэн магтан дуу. Дуулал ном 51-ийн 10-аас 12 дээр төсөлдөн. Дуулал ном 51-ийн 10-аас 12. Давид ямар их хичээл зүтгэл гарган дахин бурхны өмнө инхэмнэлээ бий болгосон юм бэ гэдгийг харж байна. Хамт уншийн 3. Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинжлэн авч чадж, оршуугаасаа намайг бүү олдуулаач, ариун сүнсээ надаас бүү аваач, авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, хүсэл зоригынхоо сүнсээр намайг тэтгэж. Амен. Ямар магтан дуу гэдэг ойлгож байна тийм? Давид хичээнгүйлэн ингэж гуйсан байгаа. 51 дэх бүлгийг нэг завтай үед уншаад үзээрэй. Тэрээр бүр ингээд зовж, шамлаж эзэн минь намайг уучлаар намайг сэргээж өгөөч гэж асар их хичээнгүйлэн гуйсан учраас бурхантай алхах алхалтан сэргсэн байна. Тэгээс бурхантай алхаа нэгэнд унсан бол маш их хэмжээний гуйлт, салбирал, бацаг байрал гаргаж байж сэргэх юм шиг. Энэ зүйлийг хийгээрэй. Тэгэх үедээ жинхэнэ эзэн бурхан таалагдана. Тэгээ бурханаас бид сайн оноо авч чадна гэсэн. Энэ дагууны бүр тийм байгаасаа гэж эзэн нэр ярьж байна. Амен. Хамтдаа хийсний өмнө залбирцгаая.